төгс гэдэг нэрнээс яриагаа эхлэмээр санагдаад байгаа. Аав минь бодож олоод ээж минь чихэнд нь шивнж хийснээс өөр эрхэм нандим ер нь юу вэ тийм ээ. Нөгөө бидний ондоошл, уламжилт, одоо хүмүүжил бүр ингээ гэрээс эхэлдэг. Агаар амьсгалсны хурамжил байхгүй. Тий. Бусна. Тий. Миний аав бол тээврийн жолооч, геологийн жолооч байсан. Санаа жовын бүрэн төгс. Монголын зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын томоохон цогцлбор дугуйн хад амралтын дулаахан эзэгтэй. Эрсэн зочин гүйчин болгонд чин сэтгэлээ дэвсэн тэртээ 1970-аад оноос улбаатай нэгэн үе дороотоод байсан салбарыг өөрийнхөө гар хүч хөдөлмөрөөр бүтээсэн хүчрхэг эмэгтэй. Нөгөө талаасаа түүнийг Монголын нийгмийн шилжилтийн үеийг даван туулсан эгэл жирийн мөртөө энгүй ихийг бүтээсэн бизнесийн бүтээгчдийн төлөөлөл хэмээн миний бахархал нэвтрүүлэгтээ өрн оролцуулсныг таалан болгооно. Бүрэн төгс маш гоё нэр. Эхлээд хүүхд байхдаа нэг сайн нэг ухаж ойлгодог юм шиг л. А сүүлдээ бол одоо бол нэрэндээ маш хайртай болсон. Маш хайртай. Яасан гоё нэр бодож өгсөн юм бэ? Тэ? Ямар гоё ухаантай юм бэ аав минь. Энэ нэрийг тэгээд тэр аав хаавгийг тэ хүмүүс ингэж хайрлахгүй байгаа нэг юм мэддэг байхгүй юу? Гэхдээ хайрлж л байх л та. Би одоо замын цагдаа тороход миний аавын миний нэрийг бичих юм бол би эмзэглэнэ. Тэгэхэд яагаад хүмүүс нөгөө нэрээ шүүмжлүүлээл те аавынхын нэртэй хамт те эсвэл шүүхийн шийдвэр дээр бичүүлээл өөр юун дээр бичүүлдэг те ингээд л одоо энийг л би ойлгохгүй байхгүй юу. Миний хамгийн эрхэмтэн дээдлж хамгийн түрүүнд миний бахархал болсон зүйл бол миний овг, миний нэр. Хүний нэр бас хувь тавилангаарч ирдэг. Хувь тавилангач бас илэрхийлээд байгаа юм шиг санагддаг. Бүрэн төгс гэхэлээр та ажилтай, амжилттай, бизнесмен эмэгтэй тэр хүчрхэг эмэгтэйн дүр төрхийг бүр илүү тодтогч байгаа юм шиг санагддаг. Гоё сайхан байна. Тэ сайхан тодорхойлж хэллээ. Тэгжэл бэлгэсэж өгсөн байх шүү дээ. Тийм л баймаар шүү дээ. Та ер нь их дураараа тийм эрч хүчтэй хүн баха тий. Одоо ингэж бодохоор яг надад асуултаас ч бодохоор угаасаа хүүхд байхдаа л тийм байсан. А гэхдээ буруу тийшээ биш те. Гэр дотор юмыг зохицуулждаг. Ихс нормал хүртэл хуваарлтыг одоо хэрхэн хийх вэ? Мандарин гараад ирлээ. Алим гараад ирлээ. Энэ хуваарлтыг хийх би л хийн тийм ээ. А тэгсэн мөртлөө тэр нь шудраг зүв байсан учраас ихч вэ нү дүү вэ нү зөвшөөрдөг юм л эс бидрээ. А аав ээж хоёр маань болохоор яг Ховд аймгийн Дайрав сумын одоо хүмүүс тэгээд анх гэрлээд их залуухандаа хоёулаа хотод амьдрахаар орж ирсэн. Анхны хүүхдүүдээ гаргаад хоёр залуухан гэр бүл анх хотод ирсэн байлээ. А бид нар хотод төрсөн ч гэсэн одоо Алтаа нутаг тийм ээ Ховдын хязгаар, Ховдын одоо нутагтай хайртай тэр үеийн байрнаа амьдрахад байрных нь нүүдгүү, солигддгүү тийм ээ а сургуульд шилждэггүй ийм л үеийн бид нар хүмүүс шүү дээ. Нэг л ирдэг замтай, нэг л харьдаг замтай, нэг л тоглодог газартай тий. А тэгвэл бидний үеийн хүүхдүүдийн нэг гоё онцлог нь бол одооныхоос шал өөр нь бид нар гадаа тоглоно. 100 цуслан дээрээ тоглоно гэдэг нь одоо хүүхдийн хөгжил тий одоо хөдөлгөөн, эрүүл ахаар тэр бүгд бидний амьдралд амар шингэсэн байдаг. Гус ууран дээр л тоглолцдог, савлууран дээр л тоглож лээдэг тийм ээ. Лагерт харахаар юу их лээ. Түлээндээ явдаг. Бүгд тэнд харагчаа дэлгүүр лугаа гүйдэг байлаа. Тэнд харагч байгаа усны машин ирэхээр гүйдэг байлаа. Та онд сурдаг байсан уу? Үгүй шүү. Харин ч онд сураагүй шүү. Дунд ангиасаа эхлээд тоо моны хичээлийг ойлгохгүй орхигдуулаад ирсэн чи ээжээсээ зэмлэл хүртээд 8 дахь ангид төгсөөд коллежид орсон. 8 онд удирдлагын академид ороод за одоо би ч бизнес хийх юм одоо ингээд тодорхой боллоо тий. Энэ бизнесийн онол гэж юу вэ тийм ээ? Ямар би одоо хаана явж байгаа. Тэгээд номын тус сонсохоор орсон байхгүй юу? Нэг хичээл дээр ингээд нэг систем үзлээ. Манай гэр ерөөсөө тэр систем дээр харагдаж байгаа байхгүй юу? Би тэр хичээлийг энэ чинь манай ээж юм байна. Ингээд менежер хийгээд ингээд болохоор одоо геологт яваа тий. Цалин мөнгөсөө авч яа. Тэр мөнгийг ээж захиран зарцуулж байна. Хүүхд тус бүр ингээд өөрөө хөрөөлтэй байна. Ах эгчд нар маань ажил хийсэн бол бас орлогот нэмэрлэн. Бид нар болохоор тэрийг зүү зохистой захирах эсвэл гэр орондоо бүгд үүрэгтэй байх тийм ээ. Хин гэрээ цэвэрлэх, хин хоолой хийх, хин хичээлс эрэхтэй талхаа авчрах юм. Тэр хүн авчрахгүй бол дараагийн хүнд талахгүй байгаа. Энэ бүгд бидний одоо яг тэр систем барыг надад тэгж уншигдчихсэн.
Тэгээд энэ бүхнийг зохицуулж ирсэн Монгол ээж маань 7 дугаар ингээд боловсралтай мөртлөө миний ээж маш сайн менежер байсан юм байна. Том ахлах ингээ ах эгч нар бол өөр үүрэгтэй, жижигүүд нь өөр үүрэгтэй. Бид нар цаг ямагт өөр хариуцлагатай байсан. Тэгэхгүй бол энэ гэр замбраагүй болно. Ингээд энэ ингээд одоо яг энэ яриа маань байна. Одоо орхигдоод байгаа гэр бүлийн хүмүүжлийг би ярьж байгаа байхгүй юу? Гэр бүлийн хүмүүжил заавал манай монголчуудад хизэнээсээ уламж хэдэн зуунаас байсан юм байхгүй юу? Гэр бүлийн сургалтаар орсон зөндөө олон мундаг хүмүүсийн эрдэм боловсралтай хүмүүсийн хэд хэдэн хилтэй, бичиг үсэгтэй, манж төвд хилтэй тий ийм хүмүүсийг бид нар уншдаг, мэддэг үстэй. Энд чи бидний ондоошлоо байхгүй юу? Тэгэхээр ухаантай тэр хүүхд эцэс маань эхлээд бидний гэртээ хүмжилсэн байхгүй юу? Энэ орхигдчихэд одоо шууд сургуулийн өмнөх боловсралч гэдэг юм уу тий? Сургууль. Гэхдээ тэр одоо мэдээж орчин цагаад байгаа тэр байх ёстой. Тэрний үндэс суурь нь нэг настаа өгч гисэн. Энэ дээр тавиараа хэд тавьчихна. Тэрийг аваад ирэхээр аваад ирнэ. Эн чинь ингээд цаана асар том тэр хүний бие даалгаж байгаа хүмүүжил байхгүй юу? Нөгөө бидний ондоошил, уламжилт, одоо хүмүүжил бүр ингээд гэрээс эхэлдэг. Гэр бүлээс эхэлнэ. Туйлын зөв гэдэгтээ бол итгэлтэй байдаг. Танаа ээж бол маш сайн менежер байсан юм байна. Таны менежер зам бас ээжээс улбаатай байх. Тэгсэн. Тэ. Та чинь кино найруулагч мэрэгчлээ. Биш кино биш, дэлгэцийн найруулагч. Найруулагчаар элсэн сурцсан тэр жил Бадруухан багш маань одоо байгаа медиа урлагийн сургуулийн үндсийг тавиад манай анги бол телевизийн одоо телевизийн байранд дотор дэлгэцийн найруулагч, сэтгүүлч, зураглаач мэрэгчлэлээр анх суралцж байсан бид нар. Одоогийн Монгол телевизийн байранд бужигнсан тийм оюутнаас өнгөрөөсөн байна те. Тэрний айгуу давуу тал их байдаг. Бид нар яг нөгөө нэг том телевиз гэдэг айл дотор, радио гэдэг айл дотор тий бүх хүмүүстэй. Тэгэхээр бусад сургуулиас бас жоохон ондоо бид нар хамаагүй бужигнж болохгүй. Тэгэхдээ бидний нүдэн дээр өдөр болгон нэвтрүүлгийн үйлдвэрлэлтэй одоо би ч гэсэн одоо мэрс ирхэн очиод нэг кинонд юм уу нэг ангийнхаа хүүхдийн нэг бүтээл дуу оруулцдаг тийм ээ. Тиймэрхүү. Тэгэхээр бид нар яг дунд нь бол тэр мэргэжлийг эзэмшсэн. Тэгээд хэрхэн хэдэн онд бид нар оюутнаас төгснө гэдэг чинь бол амар хэцүү байхгүй. Нөгөө бүх зах зээл эхэлсэн. Тэгээд урд нь бас нэг жижигхэн ч гэсэн бизнес хийжсэн хүн чинь тэгээд үнэхээр бизнес рүүгээ татагдаад явсан. Тэгтээ би суралцах хугацаанд дэлгэцийн найруулагч биш, би театрт илүү сонирхолтой байсан. Улам гүнзгий ойлгосон. Телевизийн дэлгэцийн уран бүтээлийг гүнд нь ороод суралцсан ийм азтай үе байлаа. Тэгээд үнэхээр сайхан багш нараас 2 жилийн хугацаанд энэ мэргэжлийг эзэмшсэн. Бас л их сонирхолтой мэргэжилтэй. Яг өөрөө чи характерт бол аюу гой таарахаар мэргэжил. Хин билээ намайг тэгж хэлсэн шүү дээ. Чи ийм учраас чи бизнесийг найруулад байгаа юм байна гэж хэлсэн байхгүй юу? Их гоё хэлсэн үг байгаа ч тий. Ингээд соргоор мэдэрч харах, зохицуулах. За тэгээд танаа нөгөө дугна хад дээр чинь янз бүрийн жижигхэн хөөрхөн ивентүүд, явган аялал гэд бас нэг ийм өөр мэдрэмжүүд харагдаад байдаг шүү дээ тий. Ер нь тэр хүн шиг тийж бизнесийг найруулж гин гэж одоо хэлж байгааг урд нь би сонсож байгаагүй. Тэгээд манай багш хэлж лээсэн л та. Найруулагч болвол амьдралыг судлах хэрэгтэй шүү. Амьдралыг судлана. Энэ бол амьдралын судлагдхуун гэдэг. Одоо тэр чин тэгээд бизнес амьдрал дээр гараад үнэхээр намайг задлсан энэ мэрэгжил задлж одоо бэлтгэж өгсөн биш үү тийм ээ. Маш нарийн мэдрэмж байдаг учраас хүмүүстэй харилцахтаа ч байт юм уу, үйл ажиллагаа зохион байгуулах, зохицуулахад ч гэсэн илүү ястаа найруулдаг юм байна да торгон мэдрэмжтэйгээ. Тий, ивентүүдийг бол зохино тий. Зохион ер нь бол тийм тусгалаа олж байгаа гэдэгт би бол итгэлтэй байгаа. Дугна хад гэхээр социализмын үеийн нэг амралтын газар л санаанд буудаг надад бол бусад хүмүүст бол бас өөр өөрсдийн гэсэн дурсамж байгаа хаа. Та харин яаж дугна хад гэдэг энэ газрыг мэддэг болсон, яаж холбогдов? Одоо бол таны хувьд бол бүтэн гэр бүл амьдрал чинь болсон байгаа шүү дээ тий. 2000 оны үеэр бол жижиг хөгжил их болсон. Маш их болсон. Хүмүүс төвч их анхаараагүй. Нилээнд оройтолд орсон байсан баг. Тий. Хэцүү нөгөө засварлах, тэгэл зардал гаргах, хуучирсан энэ тий. Тий. Яг уу дүгнээд хэлэхэд бол тэр жижиг хөгжлийг маш хурдан хийсэн бол хөшөө амжилттай байх ёстой. Боловч 10 орчим жил одоо паузлаад аж ахуйнууд бол эзэнгүүдээд улам доройтой тийм ээ. Тэрэнд бол төрж хохирсон авж байгаа иргэн ч хохирсон. 90 он гараад одоо 92 онд ч юм уу маш хурдан эзэнтэй болох байсан байхгүй юу.
Тэгээд хоёр тал чинь хоёулаа охирсон гэж би тэрийг хэлээд байгаа байхгүй юу. Унтсан одоо тоногдсон аж ахуйг авах чинь хэцүү шүү дээ. Маш их хэвдэж үзсэн тийм ээ. Маш их тоногдсон. Ерөөсөө хүн хүлээж авахгүй ингээл байж ирсэн юм. Тий яг орон нутгийн өмчөнд бүртгэгдсэн. Тэгээ бүр балгас болцсон байх уу гайгүй. Балгас боллгүй яах вэ? Тий балгас болцсон. Нэг дайны дараах үешгэл тийм л байсан шүү дээ. Тэр байтугай нөгөө хэдэн 100 метр нөгөө одоо нөгөө кабель шугам байдаг тий газар дор байдаг тий тэрний дисмисийг аавна гэдэг ингээд ухцдаг. Хашаа төмрийг навчаад тушаацсан цонх монхон нагараад тэгээд шуу амар их үрэлцэн шууны сангасаар дүүрсэн. Тэнд юу байр? Та юу хийж эхлэв? Яаж бодож байна? Уг нь бол бид нар бол юугаараа одоо ингээл төрөөс чинь нөгөө эд хөрөнгөн тий гэж хасаалт нэрнэ шүү дээ. Маш их юмтай тий. Тэгээд одоо зарим нь байхгүй ш. Одоо хөлөө алтын мөнгөн халбах сэрэ мэрэ гэдэг бичсэн тий. Ямар юмных мөнгөн халбах сэрэ байх тий. Тэр байтгал юм байхгүй юм байна шүү дээ тий. Худаг байлаа гэхэд моторгүй болцсон тий. Нацаасгүй зүгээр нэг одоо цаоног байж ах жишээтэй тий. Бараг тонж болох юм болгоныг болгоныг авч байгаа. Амар их тоногдсон юм дотор байж байхдаа би энэ байгалыг би бол ямар ч мөнгөөр би болгож чадахгүй. Харин одоо хүний л хийдгэл барилга тий. Хүн барилга барьдаг, хашаа барьдаг тийм ээ. Зам хийдэг. Энийг бол хийж болох байлгүй дээ гэсэн үндсэн дээрээс би одоо байсан бүх мөнгөө одоо тэр хувьчлалыг авчлаар авч явахдаа надад туссан хүмүүсийг би хизээч мартдаггүй. Би тэр мөнгө зээлсэн ах トゥ хамаатай садан амт найз тийм ээ. Одоо хүртэл би талархалтай хандаж авдаг. Тэгээд би хэдэн он бэлээ? 2001 он. Тэгтэл бас хүмүүсийн аялал жуулчлалын ингэж сэргэн гэж бодоогүй малгаш байшинд мөнгө зарцуулах зориг байгаагүй хаа ихэнх хүмүүст. Хүмүүс гэж надад ч гэсэн тийм хитгэн алсын хараамаараа юу байх юм бэ? Байхгүй шүү дээ. Дөнгөж 30 настай эмэгтэйчдэг. Миний аав бол тээврийн жолооч, геологийн жолооч байсан. Аав маань болохоор нөгөө ачааны машин бариад одоо тэр амралтын хангамжийн ажлыг тэр зүүн хийсэн юм шиг байна. Томилгдсон юм шиг байна. Ганц цууд тийм ээ. Тэгтэн бид нар очиж ирсэн. Тэгээд надад миний одоо 10 стад эдийн давхсан бас зураг байдаг. Дугнаатанд давхсан. Тэр үед чинь хүүхд юм чи юу ч мэдгүй гой байгаль дамраал ингээл явж байгаа. Боловч цаагаараа яагаад аав минь бид нарыг тий бид нар одоо станцын лагер бэлхийн цуснд байсан тэнд гардаг байсан. Яагаад тэр жил ганц өөр газар тий цус болов гэр бариулаад бид нар ингээ өөр хүүхдээ ингээ дагуулж ирээд тий одоо ингээ танилцуулаад хорвоотоо танилцуулаад тий нүдийн нээгээд тий ингэсэн биз тий. Тэгэхээр энэ нэг айгүй гоё тийм цаагаараа их өрөөлтөс юм. Тэгээд л би тэр балгасыг харахгүй байгалыг хараад аав маавтайгаа ээжтэйгээ байж исэн Монгол гэрт 100 байж исэн бүгдийг бодоод өөрөө ирэхгүй авмаар исэн. Миний мөнгөд хамаагүй дутчихсан. Гэхдээ би авмаар исэн. Би тэнд л баймаар исэн. Бизнес талаас нь харахад ашиг олоход айгүй хэцүү санагдаагүй юу? Бүр анх яаж ч ханаас амрагч авахч мэдэхгүй байсан. Дуган хад амралтын газар 1972 онд анх байгуулагдсан Энтийн нурууны салбар улс болох Эрдэнэ хайрхны өвөрт Төв аймгийн Борнуур суманд Улаанбаатар хотоос 108 км зайд Дархан хот явах замд байрладаг. Дуган хад 90 градус эгц хадан уул бөгөөд нарсан ойгоор хүрээлэгдсэн үзэгслэн төгс байгаль дунд оршдог. Байгальд ховор тохиолдох хэлбэр дүрсээр нь буюу Дуган хад гэж нэрлэгддэг. Социализмын үед байгуулагдсан цөөхөн амралтын газруудын нэг энэхүү түүхт газар нэгэн хэсэг зах зээлийн шилжилтийн үед орхигдсон мэт байснаар 2001 онд хувьчлагдсанаар эдүгэ Монголын хамгийн тогтвортой бөгөөд олонний таашаалд нийцсэн цогцлбор амралтын газар болоод байгаа. Жилийн 4 улирал ажилтдаг зундаа 400, өвөлдөө 250 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай томоохон цогцлбор юм аа. Гэхдээ эхлээд биднэрт хөрөнгө оруулах мөнгөч байгаагүй энэ газрыг эдгээхийн төлөө тийм ээ. Тэр зэрлэгийг түүж, тэр кабель ухсан хулгайлсан тэр олон одоо сувг шуудууг эдгээх тийм ээ. Хашаа хоргоо нурцны нүүдэн татах ийм ажлуудыг анх хийжсэн. Энэ аж ахуй аргаар барьсан нэг юм жижигхэн цагаан байшингууд байсан. Би энэ түүхийг одоо ч хүмүүст ярихдаа их дуртай байдаг. Бидний машинаас өөр машин ирдэггүй тэр замаар автомашины зам дээр шарилж ургацсан. Тэр замаар нэг джип машин дуурайд пикап машин ирсэн. Тэгээд тэндээс 2 Канад, 2 Монголд хүн бууж ирсэн. Броголдын одоо инженерүүд байсан. Тэгээд тэднийх уурхаан кемп болооч гэдэг саналыг тавиад 2 жилийн гэрээ хийгээд маргааш нь гэхэд би Броголдын офис дээр 2 жилийн
100 сая төгрөгийн гэрэн дээр гар үсэг сурчсан. Вау. Тий. Сони тий. Маш сонир. Зэрлэгийн түгээд бид нар хогоон цэцлээд тий шарч гисэн шалаа будаа, шараач гисэн будаа тийм ээ. Обооч гисэн наагаад бидрийг ингээд нөгөө аж ахуй өөд татчаад тийм топ гэрээ орж ирчихсэн. Гэхдээ бид нар хамтраад бол 2 жил ажиллаагүй. Өвөл нь бол энэ намчид цас их ундаг. Тэгээд зам харилцаа муутай тий нөгөө ажлын тасалдах цагтаа автобус нь хүрэхгүй байх. Тэр үеийн автобус ч одоо ляз паз автобус байлаа шүү дээ. Тэр автобуснууд тэр хүндигийн цасыг шаврыг туулж явж чадаагүй. Өөрөөр хэлбэл 24 сарын гэрээнийхээ 6 сард нь хамтарч ажилласан. Тийм ээ, тийм Борогоолд ч одоо кемп нь нэлээд зайтай ш танахаас тий. Тэр кемпэд тэгээд тусад нь байгуулсан юм байна тий. Тэгээд бид нар чинь нөгөө нэг ч хүн ирэхгүйсэн чинь маргаашнаас нь эхлээд 100 уурхаач манай дээр байрлах болоод. За ингэсэн чинь бид нарт айгүй амар болж байгаа. Уурхаан кемп гэдэг бол энгийн хүн амьдрах боломжтой тийм ээ. Нэг олон төрлийн үйл ажиллагаа шаардахгүй. Цагийг яг баримтлан хоол чанартай байна. Хоолны тогтсон цагтаа, унтах амрах цагтаа, ажилдаа явах цагтаа бүгд цагийн хуурийн дагуу. Тэгээ бид нар өнөө 5 цагаан байшиндаа шөнө өдрийн 150 орчим уурхайчныг ингээс илгэж байрлуулад 21 цагт 70-80 одоо Монгол ирчүүд уурхайчид 21:00 гэхэд бүх гэрэл утраад амарч явахыг бид нар хараад гайхаж байгаа байхгүй. Тийм маш сахилга баттай. Уурхай дээр болохоор Канадын галтгой байсан баха. Их тийм гоё сайхан галтгойтой. Тэгтээ яг шарсан дахиач юм уу одоо тийм буфе хоол молтой тэр үуч одоо хэл гоё галтгойтой байсан боловч уурхайчид иргэд бид нарт тэрэндээ хойшихгүй бай тээ. Одоо энэ яг Монгол хоол идэхээр сайхан байна гэж аяг санал тавьдагс. За тэгээд бид нар ойлгоод хоног 5-10-аар нь одоо боо хийгээд тий сайхан Монгол хоолоо хийн, үхэр авна, нөгөө сүүгээ чинь одоо олон литрээр нав яг сайхан сүйтэй цайгийн чарна тийм ээ. Нөгөө хүмүүс ч өөстө баярлалаа. Энэ цэвэр усыг аваад бид нар сайхан халуун харцай чанаад өгч. Бидэрт хярам чанаад өгч. Бид нар кропор нь одоо цэвэр ус ч юм уу, жуус ч юм уу тий тэд нар уухгүй. Биднээс бол тесрэгээд тийм халуун цай байна. Өдөржингөд өөр цахал савнда юу л авах явах боломжийг хүртэл бид нар хангаж сэтгэлээсээ тий. Өнөө дуртай цовингийн хийн, нөгөө гурилтай хоолыг хийн. Хаяа нэг будаатай хоол ороход хүртэл бид нар бас сэтгэл нь тий. Нөгөө гэртээ идээд сурцсан будаатай гур. Монголчцсан хоол биш. Тий. Тэгээд тэр гоё ажил орж ирсэн юм биш тий. Айгу гоё хувь тавилан гарсан юм шиг. Энэ бол миний амьдралын хамгийн том миний алтан гэрээ. Гоё ажил хийсэн мэт. Тэгсэн. Тэгээ бид нар өшөө тэр дотор бахарч гисэн тий 5 цулынхын хоолыг маш сайхан хийн. Тэгээд одоо Монгол хүмүүс юм чи бид нар ч ойлголцоод хаппи хоолыг чанартай үйлчлэгийг сайн байна гэх тийм ээ. Тэгээд гэрээ минь 2 жил үргэлжлээг хагас жил үргэлжилсэн ч гэсэн бид нарт маш их туршлага хоригдлуулж бид нар гартынхаа өргөг оруулалтыг энэ гэрээнээс босгож байсан. Яа зоригтой хүнийг буян дагдаг гэдэг шиг тий. Тэгээ тэр чим нөгөө нэг амралт ажиллуулахын өмнөх амар сайн бэлтгэл болцсон юм шиг. Тэгсэн. Тий. За тэгээ амралт маань хизэнээс ширгэж эхлэв. Одоо бид нар дөнгөж найдлан л засмал замтай боллоо шүү дээ. Манайх руу төгөлөө нэлээд сайн төгөөд одоо 1.5 км одоо цаашаа сайжруулсан зам байгаа. Бусд нь бүх засмал боллоо. Энэ засмал замыг их гоё чанартай тавьж байгааг бид нар харлаа. Зам тавих инженерийн ухаанч ямар сайхан ундаг байд юм бэ гэдгийг нүдэрээ харлаа. Ягдгүй л уулын ам учир маш их ингээд уулнаасаа орж ирсэн олон сувг шуудатай байд юм бэ. Тэр болгон тэр инженерийн одоо ажил хийгддэм байна. Уулын хад шудлуугч хэдийн янзаар будалж тийм ээ хэдийн янзын одоо ангилж тийм ээ тэр замыг чинь тавьдсан байна. Бид нар яг нүдэрээ харлаа. Нэх гоё юм том хүндий байдаг тий. Тэгтээ зам маань айгүй хэцүү. Тий, шавартаа ам нэртэй шүү. Шавартай ам. Тэгээ хоёлаа нэг танаас салбарынх нэг муулчмаар байна. Гэр төрөөслөхгүйч гэдэг юм уу? Өглөөний цайгүй байдаг ч гэдэг юм уу? Ер нь энэ амралтын газрууд миний л бодлоор нэг аятайхан хөгжиж чадахгүй байгаа юм шиг санагдаад байдаг. Аялал жуулчид бол ер нь миний бодлоор төрөөс хамааралгүй тий улс төрт оролцоо бага их цэвэрхэн өөрийн зарчмаараа хөгжиж ирсэн салбар. Маш сайн зэрэглэл сайтай ресортууд ч байна, хувь айлууд ч байна. Тэгээд
миний бодлоор бол харж ахт бол үнэхээр зах зээлийн зарчмаар л хөгжиж байна. Тэгэл манайхан муулдаг штэ. Энэ тэрэлжид очиж 7 хонцноос бараг Вьетнамд очиод 7 хонцсон дээр байна гэх. Маш буруу шүүмжлэл. Ерөөсө буруу шүүмжлэл. Одоо манайх чи ямар илээ? Нөгөө сая 500 мянган километр хадгаад дөрөвчэн тий газар нутагтай том газар нутаг. Хитгэн хүн тий. Тэгээд ийм дөрвөн улирлалтай. Энэ эрсдээ суур юмсэл. Тэд нар чинь ингээд олон 10 хэдэн сая хүнтэй. Тэгээд жигтгэн температуртай. Одоо халлаа 30 40 сэрүүн боллоо 20 тийм ээ. Тэдний нөгөө нэг энэ дэд бүц чинь шал ондоо байхгүй юу? Бид нар шиг капиталны барилга барих хэрэг байхгүй. Бид нар шиг заавал тэрийг халаах хэрэг байхгүй. Манайх үнэтэй байхаас харахгүй. Одоо энэ өвлийн аялал жуулчлал гэж яриа л байна. Энд чинь айгүй хүнд нөхцөлд бүх аж ахуйнууд өөрсдөө дэд бүтцээ бий болгоцсон. Тэгэд энийг ч одоо хүмүүс мэддэг юм билээ шүү дээ. Би одоо гайхаад хүмүүс ч одоо бидний насны хүмүүс ч гэсэн тийм үн чинь та нар дэд бүтцээ бий болгосон юм уу гэд асуугаад идэв. Өөр хин бий болгох юм. Бид нар тэнд чинь бохирын цооногийг бий болгоод тийм ээ бохирын цэврийн шугамшуулжээ бий болгоод цэвэрсний худаг гаргаад тэр нэг худаг гэхээр яг гүнээс соруулна батлаа халаалаа соруулж байгаа халааж байгаа түгээж байгаа хичнээн мотор ажиллаж байна. Ингэжээд энэ крантнд ч ус ирж байгаа. Энийг одоо хүмүүс жирийн хүмүүс ойлгодог юм биш шүү дээ. Яг өөрсдөө адилхан энэ хотод байгаа юм шиг крант онголгоод халуус байгаа л гэж бодлоо. Тэгээ өвөл нэг ч өдөр тасалж болохгүй байн болохгүй шүү дээ. Тий. Ингийн тул тэр худгийг чинь мэддэг, цахилгааны чинь мэддэг, усны сантехникээ мэддэг. Ийм хүмүүс байн ажиллахаас өөр арга байна. Тэгээ манай хүний нөөц ямар байгаа лээ. Тийм биз дээ. Нэг хэсэг солонгос гадаад ажиллаж байгаа нэг хэсэг шуураад явчихна. Өнөө нэг судалгаа байдаг шүү дээ. 3.5 сая хүний чинь 1.5 одоо насанд хүрэгч тий. За тэр 1.5 чинь одоо хідэн бас гадаад ажиллах хүчин гээд явцсан юм. Хідэн одоо яг өнөөдөр декретний амралтай байгаа. Хідэн нөгөө айранд явцсан юм. Тийм ээ? Яг хідэн ажиллаж байгаа чи бүр нарийн юм байхгүй юу? Тэгээд бүгдээрээ дэд бүтцээ бий болгоо бүгдээрээ тэр халаалт дулаанаа шийдээ дор бүрээ хичээгээд ингэж хийж байгаа. Энийг одоо 100 хүн байршдаг кемп уу 300 хүн байршдаг кемп уу энийг ерөөсө бодоход айгүй амархан. Тэр үн үртгийг гаргахад маш амархан. Тэгээ дээр нь одоо өвөл гэхэд чинь та нар хичээгээд дулаалаад байлаа гэхэд өвөл амрагч нар баг байхгүй юу? Тэг шүү дээ. Маш бага. Ер нь ямар хөө байна энэ жил гэхэд? Үгүй ээ. Ер нь бүр 5% хүртэл буурна. Одоо саяных шиг 40 хүрээ хүүтэнд хин гараад машина унаад аял зугаал гэж явах уу? За тэгээ манайх ч одоо 110 км нөгөө 5 цаг гэ бүрий болж байгаа үед ажлын 6 тарахаар харах уу альтернатив замаар тэйх үү? Тэгээ Монголын цагаагаар ямар гэлээ тий? Байс хийгээд л за шуурлаа. Зам даваа хаагдлаа. Гэрээсээ битээ гараарай. Тийм ээ. Гадаадынхан бол бүр ирэхгүй юу? Одоо харьцангуйгаар энэ 30 хэдэн жилийн хугацаанд маш багаар бол нэмэгдэж байгаа. Гадны жуулчид нэмэгдэж байгаа. Дотоодын амрагчид, аялагчид бол эргэлт бол их сайн байдаг байхгүй юу? Бараг 4 улиралдаа хотоосоо гардаг. Урт богино хугацаагаар аялдаг юм болцсон. Ер нь энэ аялал жуулчлалын салбар хаана яваад байна? Та нарт хамгийн том бэрхшээл нь юу байна вэ? Бэрхшээл гэх юм бол одоо тэгээд тоочод байвал барахгүй л үстэй. Ганцхан аялал жуулчлал бизнесийн хамгийн том бэрхшээл чинь татвар өндөр байна. Татвар л өндөр байна. Хураамжийг хүртэлээрээ ойн сан ашигласны хураамж, гүний ус ашигласны хураамж гэдэг ийм хураамж чинь нэртэй байхгүй юу? Тэгээд агаар амьсгалсны хураамж л байхгүй байна. Тий. Гаргаад ирэхгүй. Тий. Тэгээ одоо энэ засгийн газрынхан чинь аялал жуулчлалаа дэмжиж байна. 400 сая жуулч ирнэ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэл яам хүртэл байгаад байна шүү дээ. Одоо харин яг сүүлийн жилүүдэд аажмаар энэ аялал жуулчлал гэдэг чинь ийм юм байна. Энэ үнэхээр анхаарах юу юм байна тий? Их том хөрөнгөний урсгал байд юм байна. Ёстой нөгөө гутлын мөрнөөс өөр юу ч үлдээхгүйгээр одоо ингэж ашигтай ийм салбар юм байна тийм ээ гэдгийг анхаардаг болж байна. Энэ чинь нөгөө хувийн хвшлийнхний зүтгэлээр энэ одоо ойлгогдож байгаа байхгүй юу? Ашгүй сая одоо сүүлийн хэдэн жил аялал жуулчлал гэж ярьдаг боллоо, бодлого барих гэж тий бодлогодоо тусгадаг боллоо.
Та чи одоо 25 жил Тий. ажиллаулж байна уу? Тэгж. Ихэнх үедээ ер нь хэцүү байсан уу? Ихэнх үед яг хөдөө туршлагагүй учраас хэцүү байлгүй л яг. Нэг гоё сайшаалтай юм юу гэж 25 жилийн өмнө ирж исэн зочин өнөөдрийн зочин хоёрын соёл шал өөр болсон. Өнөөдөр монголчууд үйлчлэл сурсан. Бас гоё мэдээ байна Тий. Энэ бол яг тэмдэглэвчтэй ийм сайхан хандлага бид нар яг анзаарсан. Тэр ялангуяа ковидын дараа яасан гэж сансан шүү гэд хүрээд ирж байгаа юм чинь. Тэгээд яг заавал хүн гэдэг юм чинь нэг юм бэрхшээл үзчихээс те юм туулчаач ингэж ойлгох юм тий. Амар гоё ер нь хүмүүст айгүй эрэг болсон. Айгүй гоё эрхчлөлтэй байснаа мэдэрсэн. Тэгсэн. Яагаад заавал энэ салбар руу орсон юм бэ гэдгээр хариулт нь бол гарч ирж л байна. Таны хувь тавилан бүр багаас тэгээд нөгөө байгаль дуртай эрхчлүүд дуртай. Тэгтээ өөрийгөө өөр бизнесийн салбарт ажилласан бол гэж төсөөлж ирсэн үү? Үгүй. Би бол жишээ нь худалдааны хүн хэрхэвч биш. Тийм худалдаа бол хийж чадахгүй юм байлээ. Гэтэ үйлчилгээ гэдэг чинь их гоё. Цаг ямагт хүмүүсийн талархлыг сонсч идэг. Яагаад би ингэж хэлж байгаа вэхээр энэ үйлчилгээ ингэ тогтсон амжилтаар оршиж байгаа учраас хэлж байгаа байхгүй юу? Талархааг бол дахиад зочин ирэхгүй үстэй. Зочны тоо өсөхгүй үстэй. Тэгэхээр бид нар талархад хүлээгээд байгаа учраас улам илүү хүн хичээн ахаал талархлууд байгаа юм. Та чи өөрөө тэгэл тогоочоо чигээл бараг төмсөж арилгаалгүй гэдэг. Шаардлага гарвал Энэ бол үйлчилгээ гэдэг чинь ийм л байдаг. Тэр ялангуяа манайх шиг тийм ээ. Нэг уулын хамтдаа бид нар чинь нэг 20 хэд ажиллаж байж штэ. Бид нар 300 ирсэн чинь тэр 20 хэдүүлэл ажиллана. 3 он ирсэн ч 20 хэдүүлэл ажиллана. Энэ хотын энэ манай салбаруудыг би хэлдэг байхгүй юу? Та нар ядаж өдрөөр ажиллах, цагаар ажиллах хүмүүсийг та нар олж чаднаа. Бид нар чинь ингээ уулын бохорт 20 хэдүүлэх нэг байна. Тэр зөөгч дутуу бол зөөгөөс өөр арга байхгүй. Тэр хүмүүсийн хоол хөрлөө штэ. Би ханаас өгөн хайх юм бэ? Хурдан тэр цагт нь тэр хүмүүсийн 300-ны хоолыг 400-ны хоолыг халуунаар нөхөх нь бидний үүрэг байхгүй. Дандаа надад тийм 400 байхгүй шүү дээ. Эсвэл бол ингээ өвөл болчихж шүү дээ. Хүтэрч шүү дээ. Та эсвэл ковичиг бол яг гараа өмнөөс суун шүү дээ. Нөгөө цаг хугацаа хамгийн үнэтэй шүү дээ, тий. Тэрэнд л амжих хэрэгтэй байхгүй. Бизнес хийж байгаа зарим хүмүүс чинь өөртөө цаг хугацааг ашиглаж чаддаг байхгүй. Алгуурлаж байгаа талцдаг. Тэр үед нь л яадан бэ зөв чийчилдэ. Ширээгээ засчил та хүний л хийдэг л ажил шүү дээ. Төмсийг арилгаж л та. Би нэг төмс шарж хагаад аппаратн дээр зогсоол үсттэй. Би ч хуушур шарах дуртай шүү дээ. Хүмүүс магтаа чиний хуушур гоё гингот онкроттой хэдэн зуугаар шараа хийдэг байхгүй. Тэгээ өглөөний хоол энэ төр өөрөө найруулад ах шиг гэлээ те. Найруулдаг ч юм болохоор. Тий. Ийм байвал гоё ах юм байна гэж хоол. Яг л түрүүний л хэлдэг байхгүй. Үргэлжийн мөнгөд 400 хүн байх юм шиг залхуурж болохгүй. Үргэлжийн мөнгөд ковид юм уу ямар нэг эрсдэл болохгүй юм шиг назгаарч болохгүй. Тэгэл тэрийг ашигласнаар л хожно. Дараа нь өвөл болохоор амралтаа. Эсвэл зөөгч нь хангалттай бол би өдөр болгон зөөгч хийх шаардлагагүй шүү дээ. Тэр боломжуудыг ерөөсөө олж хардггүй, ашигладгүй хүмүүс өөрсдөө алдаад идэг. Хоёрдугаар бизнес дээр нэг юм ерөөсөө бизнес гэжтэй хүмүүс тууштай биш. Энэ айгүй сонирхолтой. Ямар мундаг юм. Бизнесээ өөрчлөлөө. Тэр нэг хайрын сайхан цаг хугацаа өрөөд нөгөө олж авсан туршлага, мэдлэг бүх юм байх шүү дээ. Тэгэхгүй одоо тэр ашигтай гэж. Юу вэ? Тийм автоламбард ашигтай гэж. Авт тэгээ ламбард үл би бүр ойлгохч хүсэхгүй. Энэ айгүй хэцүү. Тий. Энэ бол нэг инженер техникийн нэлээ өндөр босрал мэдлэгтэй тийм ээ. Бас эдийн засгийн одоо тэр мэдхгүй ерөөс. Ингээд өөрийнхөө нөгөө туршлага хоримтлуулсан гэдгээ анзаардаггүй байхгүй. Үнэлдэггүй байхгүй. Тэгэхээр бизнесийнхаа юг солиод идэг. Тийм хүмүүс бол одоо нэг тийм доктортой амжилттай чаддаггүй. Миний бодлоор. Энэ хөгжүүлээд тийшээ бас хязгаарх зөндөө явна шүү дээ. Өшөө гоё сэтгэлтэй, өшөө гоё болгоо л доо. Найруулагчийн хувьд бол гоё театртай болох юмсан тий. Тэр чинь бас бизнес, entertainment бизнесээ илүү хөгжүүлэх юмсан гэж бас мөрөөддөг. Ойрын төлөвлөгөө бол өшөө би аялал жуулчлалынхаа салбартыг болол бэхжүүлнэ. Өөр салбар нэх юм уу? Магадгүй. Нууц юм уу? Тий, нууц тий. Та баян хүн үү? Би маш баян хүн. Яагаад гэвэл
Баян гэж удаад байвал баян байна те. Сэтгэлээрээ баян, ах дүүгээрээ баян те. Сэтгэж хамгийн гол нь байхгүй юу? Зүгээр энэ айгүй гоё байгаль энэ л нэг л намайг татаад байна. Тэр ихтгэл үнэмшилтэй тэр одоо тэр мал намайг хөтлсөн болохоос биш. Баян гэдэг чинь ер нь харьцангуй ойлголт л та. Зарим баян хүн чинь нэгэд баянаа мэдэхгүй шүү дээ. А тэр баян хүн нэг одоо тэр мөнгө нь одоо ямар хэ би мэдэхгүй юм те. Ингээд одоо ийм гоё хиллэг гарсан шүү дээ. Хөрчийн дүр тоглоод байдаг шүү дээ. Тэгэл гоншигноол гэдэг те. Гоншигноол ивэл амьдрал ус гоншигноол шүү дээ. Яагаад өөртөө байгаа юмуудыг олж харахгүй байгаа юм бэ? Дахиад дайсны талын асуулт асууя. Манай жуулчны газрууд очихоор менюнд нь тавьсан хоол байдаггүй. Өглөөний цайн вариантаа талах маасал каша хийдэг. Тэгээ хитрхи үнэтэй байдаг гэдэг шөмжлээдэг. Дандаа тийм биш л гээд. Өмөр гэж өөр арга багбач. Яг л түрүүний миний хэлсэн байхгүй юу? Баруун хангалт хаанаас ийх үү? Энэ бүгдээс болоод доголддог юм үнэхээр байгаа тий. Гэхдээ би хаа явсан газараа ялангуяа залуу хүмүүс ивэл тий. Чи танаа нутагт ийм байна. Миний менюндээ оруулаарай. Энийг чи ягаад анзаарахгүй байна гэдгийг дандаа санал тавьдаг. Хэлчмээр юм бол би бол хэлдэг, нэлттэй хэлдэг. Маш төвхрөг оролдоод байгаа шүү дээ. Тэг гүйцэтгэх шатндаа нэг унаад менежерийн төвшөнд ингээд унаад тий ингээд үйлчлэгийн дээр очихороо цалгартаад идэг. Хүмүүсийн хэрэгцээч бол тоймшгүй болж шүү дээ, тийм ээ. Байхгүй юм нэг тий сонь сонголт яг тэр хүн эрүүл мэндээсээ ч юм уусгүй бол та хүн ялах хөвгтөөс ч болооч юм уу тэр юуг нь аль болохоор биелүүлээ л өгөлтэй тийм ээ. Одоо ер нь өгүүлждэг чинь ингээд нэг том одоо хөрөнгө оруулалт нэг юм систем харагдаад байгаа байхгүй юу? Тэгтэл чинь системийн бус юмнууд байх хэвээр. Тэрийг би сэтгэл гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр яг одоо яг ингэх хэвээр тэгээд үйлчлэгээний журмыг хатган мөрдөх чинь бас хэцүү тий. Ялангуяа орон нутагт бол жоохон сэтгэлээ гаргачих. Одоо нэг хүн 3 хүн гээд нэг 110 км чад нэг ажил ярих гэдэг ирж байгаа байхгүй. Эхлээд суулгаад цай өгөөд магадгүй тэр хүн чинь ажил ярих гээд ирсэн бол нөгөө харилцаа хандлага чинь тэндээс харагдаад нэг гоё хэлэхгүй ч гэсэн цаанаа нэг гоё болоо явчихдаг байхгүй. Ямар сайхан. Ястаа сайхан халуун цай уучлаа. Энэ яагаад гоё амттай борцгүй те. Одоо ингээд бараг тэр захиалагч орлоо шүү дээ. Би одоо ажилчтай бол энийг л ингэ зогсоод яриад байгаа байхгүй. Зогсоол 10 минут 20 минут яриад. Суулгаад цайвуулгаад анхааралтай. Тэр чинь нөгөө цаахаар энэ хүмүүс чинь айгүй гоё тухтай болгоод ихтгэл төрүүлээд жишээ нэг гэж байгаа байхгүй. 100 хүн суужлаа гэхэд нэг одоо том бэрхүү эрэхтэн хүн би ахаа шүлгүүж болох уу? Дөнгөж сая энэ заалны 100 хүнд ямар сайхан шүлвэ? Би дахиад шүлвэ. Гэт манай хоолны чанарыг багтчихлаа. Манай реклам явагдчихлаа. 100 хүн сонсчлоо. Тэг та уугаарай. Дахиад шүлээ энэ хүн дахиад шүлвэе. Гэх юм бол стандарт биш ууг нь. Тий, энэ бол систем биш. Гэхдээ энэ ч одоо жинхэнэ бүх хүмүүсийг бүр хүүд нэрээ ямар гоё шүлвэ гэх тийм. Бүх хүн тэрийг айгу баяртайгаар идэх тийм ээ. Бүх хүн талархалтай болох. Ийм шууд ийм хүний жохон нэг сэтгэл гаргасан ийм юмуд бол зайлшгүй үйлчлэгэн дээр шаардлагатай. Тэгэхээр робот зөөж гарч чадах чи би дандаа сэтгэл яриад байдаг байхгүй. Гой сэтгэлээр байц. Тэр хүүхдийн сандал нь одоо яаж вэ? Гүлэн ганхч ивэл хурдан шиг ужаанлуу. Үйлчлэгээ бол нэг талдаа заав сэтгэл дагалдах хэрэгтэй. Тэгжээж бол энэ амжилттай бол хэцүү гэдэг бүгд л хэцүү болно. Би 50 настай ахмад байна гэлтэй. Би 60 настай ахмад байна гэдэг. Йоо, юучлаараа биш ээ тий. Тэр чинь зөвхөн тэр хүний л бодлоохгүй. Тэрийг одоо ингээд нэг олонхийг төлөөлж ярьж ерөөсө болохгүй байхгүй юу? Яг одоо тэгтээ бас хүмүүс дуудаж залхуу хүмүүс байж л байгаа шүү дээ. Тэгэл залхуу ч юм уу өөрөөсөө ингээд нэг ажил битгий хэлтэй ахуугаач авч чадахгүй хүмүүс ч одоо бидрийг сонгоо болгоод шүү дээ. Бид нар бүгдээ тийм биш шүү дээ. Тий. Бид нар бүгдээ тийм залхуу биш шүү дээ. Бид нар ч ингээд итгэвтэй л байгаа шүү дээ. Тий. Бүх юмд итгэвтэй байгаа. Тэгээд цөмч тэгэхээр бид нар бүгдийг хамруулдаг байгаа шүү дээ. Тий. Нацгаа залхуу хүмүүс бол цөөнх баг. Энэ 21 аймагт ам болгон цахуутэй хэдэн зуун аялал жуулчлалын том жижиг кампууд байгаа. Зөндөө их над чиг эмэгтэйчүүд байгаа. Тэдний төлөөлөл гэж би хэлэх гээд байл та. Би л ганцхан тэд нар одоо олон хүн ирэхээр зөөгчөө хийждэг ч гэдэг юм те. Би ингээд наад би офшорыг идэг гэдэг
байх нь биш. Яг ингээд кемпийн ажил ийм л байдаг. Ингэж л ирсэн. Бүгд л нэг говьд юм уу, хангаад юм уу те бүгд ингээд аж ахуй ажил хийгээд явж байгаа олон 10 100 эмэгтэйчүүдийн төлөөлөл шүү л гэдгийг хэлэх гэж байгаа юм. Өөрийгөө яаж тодорхойлох вэ та? Юу гэж тодорхойлох вэ? Та юугүй болвол бүрэн төгс биш. Юу нь бүрэн төгсийг илүү илэрхийлдэг гэх мэтчлэнгээр. Шудраг биш бол бүрэн төгс биш бол. Шууд л хэлчихөө. Тэ. Тэрнээсээ олж хүнд байдалд орж ирсэн үү? Буруу шадаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгтээ тэглээ гэдгийг яах юм? Хэлэх хэрэгтэй маяг. Одоо эсвэлтгүй чи өөр амар хор өнөлтөй болоод байгаа ч. Тэгээд тэрийг хэлэхгүй юм уу? Тийм л биш л ах юм бол би биш болчих шүү дээ. Шудраг бус байснараа л хамгийн гол хор охирол болоод шүү дээ нийгмэр чинь. Жижиг томгүй хөшин залуугүй мэдлэлтэй мэдлэхгүй мэдлэгтэй мэдлэггүй бүгдөө л шудраг бус байгаа шүү дээ. Өөрт хамаагүй юм дээр ч гэсэн хэлдэг гэж үү? Надад хамаагүй юм хаана байгаа. Би ямар хайр гарг юм шүү дээ. Бүгд хамаатай хэлбэг. Тий, тангараг өрсөн төрийн албаагч бол ажиллаа л хийх л та. Ач холбогдолтын дараа л найл хэлтэй халдагдаа тий хамгийн түрүүнд би яах вэ гэдэг ах юм бол энэ орчлон орж утгагүй л болно шүү дээ. Эхлээд тэр хүн чинь одоо энэ нийгмийн төлөө хариуцлага хүлээгээл тангараагаа өргөөл шудраг байна гээл тэр ажил дээр очисон биз дээ. Тэг сонгогдсон биз дээ. Би ч гэсэн тэгсэн тэр амдаалд хүрж байгаа шүү дээ. Би 30 наснаас хойш би татвар нь төлөх мөнгөгүй үүлээл тэг сандраал эсвэл татвараа төлчөө баярлал тий цалингаа нэмчээ баярлал бизнесийн хүнд үргэлж хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Цаг ямагт чи чамд ямар ч хөрөнгө оруулалт хөрөнгө мөнгө хэрэггүй болоо чи бизнесийн хүн биш л биш. Бид нар зүгээр олдсон боломжтой харуулж л яаж байгаа болохоос шүү дээ. Ажилласаар л ирлээ. Итгэл юм уу, төрөн нэлдгээр шудраг байх юм уу, эн чинь ямар ч үнэгүй л хэвээрээ л шүү дээ. Энэ чиний орон сууцуу. За энэ 300 сая юм байна. За чи 100 сая зээл ав. Ийм л байдаг болохоос биш. Нөгөө бит бус те гэх юм одоо те. Тийм үнэлэмж байдаг байхгүй. Би тэгэхэд одоо шудраг бус байцлаа гэж даанч надад алгадаа. Бид нар шудраг бус байсан муухай балиар жишээ зөндөө олон тойрон биш үү? Яагаад тэр эцэг нь хүмүүжүүлээгүй болоо? Тэр сайхан сургууль хүнд хамаатай юм бэ? Эхлээд хүн байх хэрэгтэй юм. Эхлээд тэр хүн хүүхдээ тийм мундаг сургуульд явуулахын оронд хүмүүжүүлэх нь яасан юм бэ? Та ер нь хүчрэхийг гүн үү? Хүчрэхийг эмхтэй юу? Хүчрэхэг байхгүй байх боломжгүй цаг үе бид нар туулж ирлээ шүү дээ. Арчил гараад арчсан хувьсгал хийгээд тэрийг орхигдуулчлаа. Бүгдээр анх удаа амьдарч үж байгаа юм чинь гэдэг үгээд яг тэрэн шиг тэр хөрсөн дээр бид нар амиа хувиа ботсонгүй нэг компани аж ахуй үүсгээд хүмүүсийг цалинжуулаад татвараа төлөөд өнөөдрийн одоо төрж байгаа бизнесийн хүн бол өөр тэр үеийнх бол өөр байхгүй. Тэгэхээр ганцхан бие биш. Бидний 90 онд зэрэгцээд одоо 20 настайдаа зах зээл рүү орсон эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу тий том жижиг их бага хэмжээгээр бизнес хийж байгаа хүн болгоныг бид нарыг ийм болгочлаа л гэж хэлмээр байна. Яста унаж боссож ямар ч нөгөө урд нь явж байгаагүй түүхийн замаар ороод ирсэн тий. Тэгсэн. Хийхээс өөр аргагүй, ухрах арга байхгүй. Миний хичнээн удаа цасан цусныг тий хичнээн удаа даарад байсныг энэ болгоныг би одоо тоочоо суугаад ах юм бол яаж байж хуугаа хийх юм бэ? Тэгэхээр бид нарт хашрахнууд байсан байх, зөндөөл байсан, зарим бас байж л байгаа тий. Бид нар өдөр болгон л хэн нэгэн ямар өндөр татвартай юм бэ? Банкны зээлэх үү ямар өндөр юм бэ? Энийг бид нар ярьсаар л баг. Тэгэхээр одоо яах вэ? Энэ нийгэм угаасаа энэ тогтолцоо ийм л юм чинь хэн нэг хитэн юм өдөртгөл ах. Тэрийг хүмүүс дагаад хамтраад аж ахуй нэгжүүлсгээ явуулаа. Болъё гэж боссонгүй бид нар энэ замыг тууллаа. Тэгэхээр хүчрэх байхаас өөр аргагүй он жилүүд байлаа. За танаа 2000 гэхээсээ илүү бас 90-ад онд анх эхэлсэн хүмүүсийг азтай гэдэг. Боломжтой үед нь магадгүй зарим залуучууд арай их төрөхгүй яавдаа гэдэг шүү. Одоо ч гэсэн амар их бизнесийн боломж байгаа. Эмэгтэй удирдагч нар бас илүү ачаа үрээд байна уу да гэж харагдаг. Та юу гэж боддог вэ? Угаасаа л нотлогдсон шүү дээ. Бизнес байна уу, улс төрийнх байна уу, эмэгтэйчүүд хамаагүй шудраг тууштай байж байгаа нь ил л байгаа шүү дээ. За өнөөдөр маш их эрч хүчтэй тантай зарим байж уулзсандаа маш их баяртай байна. Амьдрал чинь ажил үйлс чинь
яг энэ ирч хүчээрээ улам сайхан гялцаж байгаарэ гэж хэлдэг.